Сайн уу? Блогер ойр дуудсангүй. За ингээд өнөөдөр яах вэ гэхлээр 10,000 калори чаленж гэж байдаг ер нь. За яг хөө заавал тоондоо биш. Гэхдээ хамгийн доотлолтой ер нь бол 10,000 калори чаленж гэж YouTube дээр их viral видео байдаг. Тэгээд яг тэднэртэй адилхан өнөөдөр би өөрөө хэсэг одоо дүүнэртэйгээ нийлж хагаад хүн болгон 10,000 калори одоо яг хоол идэх. Одоо хоол нь юу ч байж болно. Ерөөсөө тэр хамгийн өндөр калоритой байж иж одоо ходоодонд ороод тийм ээ. 10,000 дөхөх хэмжээнд. Тэгтээ 10,000 гэдэг бол зарим хүмүүст бол бага сонсогдчихж магадгүй. Гэхдээ энэ бол бас л яг идээд ирэхээр бол чанга ер нь харагддаг. Ягаад тэгэхээр ингээд бичлэг үзэж байгаа хүмүүсийг харахаар за нэг 2-3,000 4,000 дээр очиод гайгүй байна гэж байгаа 5-6-аас эхлээл ер нь би ингээд амар хямардаг ч юм уу хэцүү тийм болдог. Гэхдээ яаж игээд 10,000 хүрдэг. Тэгэхээр ер нь бол нэг тийм асуудал биш байгаасаа гэж би их дотроо бодож байна. Ингээд одоо хайчих вэ гэхээр өнөөдөр бол бүтэнсэ өдөр. Тэгээд өнөөдөр бол хамгийн сүүлийн одоо миний идж байгаа cheat day байгаа. Яг тэгээд өнөөдөр 4 сарын 1. Тэгээд 4 сарын 1-ээс эхлээ бид нар 6 сарын 1 хүртэл 160 өдрийн биен дээрээ гарах одоо энэ маш гоё өөрчлөлтийг та нартайгаа хамт одоо ингэж хуваалцсан. За тэгээд ерөөсө хасах бэлтгэл рүү орно. Дандаа эрүүл хоол зөв идэнэ. 30% нь бол та хүссэн зүйлээ идэж болно. Гэхдээ 70% нь бол цэвэр идэх ёстой. Цэвэр идэнэ гэдэг маань мэдээж одоо хүн болгол мэдж байгаа бах. Дандаа ийм бүхэл үрийн за тэгээд ус их сайн уусан, жимс ногоо их сайн идсэн. За тэгээд бэлтгэл хийж байгаа хүмүүс бол ууралаг хоол идсэн. Мэдээж тослог өндөртэй ч гэсэн калори тооцож чадах юм бол Монгол хоньны мах маш сайн уурагтай. Тэгээд Монгол үхрийн мах. За хаяа яг бид нар дахиад идэж магадгүй. Ингээд ер нь бол ийм цэвэр идсэн байдалтай ийм 60 өдрийг бид нар өнгөрөөнө. Энэ 60 өдөртөө бид нар та бүхэнд одоо өдөр болгоныхаа бичлэгийг хийгээд YouTube руу аплод хийж яг биен дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг үзүүлэх болно. Тэгээ би одоо яг яаж тооцох вэ гэхлээр та нарт би харуулнаа. MyFitnessPal гэдэг энэ аппликейшн байгаа. Тэгээд энэ аппликейшн дээр нэг хэсэндээ би одоо өдрийнхэн хоолыг оруулна. За тэгээд юу идэх нь бол хамаагүй калориндоо хүрч чадчихлээ. Гэхдээ мэдээж нөгөө нэг өөрт хэрэгтэй байгаа тэр дандаа нүүрс ус тос ингээ идээд байхаасаа илүү бас ингээд тэнцвэртэй уурыг бас идэх хэвээр бид нар уургалыг мэдэх хэвээр тэгээд нүүрс ус тэгээд тос ингээд одоо нөгөө витаминлэг хоол ундаа жуус юу гэдэг бүгднгийн тэгээд холиолсон өнөөдөр ч ингээл баах юм идэхэндээ. За тэгэхээр одоо яг хаашаа явж байгаа гэдгээ би хэлье. Одоо Шангрила орно. Шангрилад очоод өнөөдрийн хамгийн их одоо калорилог идэх гэж байгаа зүйлээ би худалдаж авах гэж байна. Хамгийн ихний гэсэн үг л дээ. Хамгийн их калоритой. Юу вэ гэхлээр Шангрилад маш их идэхэн байгаа. Гэхдээ би махан ол идэхгүй. Эклэр аавна. Мон эклэрээс чадхаараа авч жагаад тэгээд идэндээ. За Шангрила орчоод юм аваад гараад ирлээ. За ингээд хамгийн ихнийхээ идэлтийг хийндээ. Ух юм спрайт авлаа. Тэгээд мон эклэр авлаа. Одоо би нөө MyFitnessPal гэх аппликейшн дээр энийг идчихэд оруулна. Тэгээ надад яг одоо 6 ширхэг мон эклэр байна. Тэгээ энэ чинь нэгэсэнд анистай, банантай, шоколадтай, нэрстэй. Ингээд бүгдийн одоо ингээд нийтдээ 6 гэдэг чинь 360-ыг 6-аар үржүүлэхээр 2160 калори. Одоо идэх гэж байна. Амар юм бэ. Эхлээд идэхэд бол үнэхээр кайфтай шүү дээ ер нь. Гэтэ мон ихлээр хамгийн гоё юм. За нэр дуусаа. За тэгээ дээр нь спрайтаа нэмэх хэрэгтэй. 100 мл 44 калоритай. За ингээд энийг ойролцоогоор 3-аар үржүүлэхээр чи идэв 3 дээр 12 чинь 120 калори. За ингээд дараагийнх нь энэ нэрстэй хаа. Хэрвээ би чинь 2000-ыг шатааж байгаа бол чи жин хасгаж байгаа бол 2000-аас багыг идчихээж жингээ хасна. Хэрвээ жин нэмье гэж бодож байгаа бол чи өдөрт зүгээр байж байгаад 2000-ыг шатааж байгаа бол заавал тэрэн дээрээ нэмж калори одоо идэх шаардлагатай. Жин хэмжээг бол ойролцоогоор 300-аас 400 калори
биен дээр нэмж идэх шаардлагатай гэсэн үг. Тэрийг бас дотор нь хувааш та нүүрс, уус, тэгээд уураг, тос гэд эднэрийг нь бас дунд нь хуваарлна. Тэр чигтээ нүүрс ус байх юм бол ерөөсө таны биед ямар ч хэрэгцээгүй нүүрс ус ороод хэрэгцээтэй уураг нь байхгүй, хэрэгцээтэй тос нь байхгүй, бусад хэрэгцээтэй витаминууд нь байхгүй бол ерөөсө тэгэл ямар ч хэрэгцээгүй калори идээд байна гэсэн үг л дээ. Нэг байрандаа зогсоод байна л гэсэн үг. 6хан ширхэг мон эктээр идснээр яаж игээл гүрийгээд идчихлээ гэж бодъё. Тэгэнгүүт ингээд 2-3 цагийн дараа ингээд өлсөөр эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүн чи яах вэ? Дахиад идэнэ. Тэгэхээр хүн нөгөө өөрт хэрэгцээтэй одоо хоолнууд айгүй зөв хуваарлж идэхгүй бол хит их юм өндөр калоритой, хит их юм тослогтой, чихэртэй, нүүрс ус өндөртэй юм хоол идэх юм бол дороо ерөөсөө над гүзээ чинь унжаад эхлэв шүү дээ. Нөхдөө. За ингээд 3 дахь нь. За 3-ын ард гарсан. Дахиад 3 байна. Тэ 5-ыг идсэн чинь бүр арай л амар болж байна. За ямар ч байсан мон гэхлээрээс 5-ыг идлээ. Нэг дор. Тэгээд нэг спрайттай цохиолаа. Одоо цаашаа дараагийн видеогоор маш удахгүй ирээ уулзаа заяа. Одоо тэр үед нэг махын юм идэх баха. Юу вэ? Пицца. KFC-ийн бүргэр л баах бодсон юм шиг байна. За одоо ингээд бид нар үргэлжлүүлж идэх гэж байна. Гэтэ одоо над дээр хин нэмэгдсэн байх лээ. Манай сонио нэмэгдсэн байна. Төмрөө нэмэгдсэн байна. Тэгээд удахгүй араас нь одоо амар лүү иддэг тусламж ирлээ. Ирнэ. Тий. Гэхдээ хүн болгон тусдаа 10 калори идэх гэдэг юм чинь бас 10,000-ыг идэнэ. Би бол гэхдээ сая 2,000-ыг ер нь бол цэвэр 2,000-ыг цааш нь харуулсан. Мон ихлэр ч бас калори байдаг нь сам дээр байна. Гэхдээ 100 г-да 360 калори. Тэгэхээр чи би чинь сая 6 идчихсэн байхгүй. Нэг ширхэг нь ойролцоогоор 100 г гэж би зүгээр грамлахгүй барьж үзэж байгаа. Тэгэхээр чи ойролцоогоор нэг 360 калори гэхэр чинь 20,000 калори шүү. Тийм. 2,000 руу бүр баг цэвэр ойртсон байхгүй. За одоо бид нар пицца хаал дээр ирсэн. Одоо пицца хаа захиалаад тэгээд пицца зохиноо. Тэгээд араас нь бид бэлтгэл хийж байгаа шүү дээ. Бэлтгэл магтан чинь нэг юм папа шүү дээ. 2 пицца. Махан дурлагдаад. 2 ундаа 2. За бид нар одоо chicken bacon-тэй пицца. Тэгээд нөгөөх нь болохоор махан дурлагдсан. Тэгээд 2 пицца дундыг авсан. Тэгэнгүүт ойролцоогоор эн чинь 1.8 нэг ширхэг нь ойролцоо. За ямар ч үсэн бид нар одоо яг энэ пиццаноос ингэж идэн тэгээд ойролцоогоор ер нь бол нэг хүний бол нэг 2,000 за энэ доотлол 1,500 калори байна. За ингэж. Let's go. Одоо хамгийн гол нь бид сая нөө 1,500 орчим калори үзсэн чинь шатан дүмсээ бол юусоо орлоогүй. Яг ундаа нь бол зүгээр калори зээл байгаа. За ерөнхийдөө одоо нэг пицца цаашаа харцаа. Гэхдээ амар их төмс байна. Тэгээд юм пицца болчихсон. Одоо хүмүүс хүний нэг дутуу байна. Хөө Ер нь хараад нэг жоохон дургуун хүрдгэл юм байна. Маш их төмөс харсан ч гээ бүр дургуун үрцэн ачиж. За одоо энийгээ дуусгах зэ. Тэгээ ерөнхийдөө ойролцоогоор бид нар нэг 4 гэж явж исэн бол нэг 4-5 юу хэрчин болчлаа пиццанууд нь. Тэгэхээр бас хөөхөн бас калори нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгээ бас төмсөө ерөөсөө оруулаагүй. Тэгэхээр төмсийг бол бид нэг их хийхгүй дөхөх бах те. За. Тэгээ араас нь жимтэй гэж байна шүү. За пицца хат руу ороод сая нөгөө chicken bacon-тэй гэдэг шинэ нэр төрлийн пицца харсан сайхан.
3-ыг зогсно уу? Чи 3-ыг эцсэн үү? Үгүй юу 4. Бараг 5. 5 баха. Биш ээ нөгөө өдөр эхэлж идсэн чинь. Эхэлж идсэн 3 гэсэн тий. 3 гэдээд тэгээд тэрний араас болохоор сүүлийн тэр пиццанаас нь болохоор идэгдсэн бэ. 4 идсэн үү? Бараг 3 идсэн тий. Тийм дээ нийтдээ 6 зүсэн бичлээ. Тэгэхээр чинь тэгээд даруулганд нь төмс юм шиг. Төмс нилээ явсан тий. Төмс. За одоо ингээд бид нар оруулаа нийлээд фитнес руу явж байна. Жим рүү ороод ямар ч байсан. Жохон шатааж тэгээд жохон алах юм. Жохон алхаж малах. Алхаж доошлуулъя. Ямар ч байсан шингээхгүй бол одоо бас юу вэ? Юу ч идэ гэж бодсон. Ямар ч юм орох тийм зайг болчихлоо шүү дээ. Бүгд тэгээд пиццанаас өмнө юм идсэн байгаа шүү дээ. Ядж хахад төмрөө бас гэртээ юм идчихээ гарч ирсэн гэж байна. Санаа бол яг баг зэрэг мэдсэн. Би бол ядж хахад нөгөө мон иклэр идсэн байсан. Тэгээд ямар ч байсан ингээд давж гарна гэдгээр л үзээл явж байна. Тэгэхээр ойролцоогоор нөгөө chicken baconтэй пицца ч юм болохоор нэг зүсм нь 300 биш ээ 290 илүү 390. 390. 390 тий. Тэгээд чинь 780 болсон тий. Хоёроор тооцоход. Тэгэхээр чинь 3-ыг эзэн гэхээр баг хэдий. 1200 гэсэн үг. 1100. За 1100 тий. Багаар одоо 1100. Тэгээд нөгөөх пицца нь болохоор 260 байсан. Тийм үү? Тий. Chicken нөгөөх юутай. За. Махан дурлагч чинь 260 байсан. Үгүй тийш чи. Юу тийм. Махан дурлагч чинь 260 байсан. За 260-аар 3 хөрч идээ. 520 780. 2000 бол хангалттай юм шиг. 2000 бол бараг л төгсөн баг. Яагаад гэвэл төмс идсэн шүү дээ. Тийм төмс идсэн. Төмс чинь тэгэл хөөрхөн бас. Тий. 200 калори байж байгаа шүү дээ. Яж тийм том. Тий. За ингээд цэвэр ер нь бол 2000 калори бид нар пицца хатад цааш нь харуулчаад ирлээ. Гарч ирээ байж гинэ. Ингээ би нэг 2000 идсэн гэхээр чинь би ч 4000 идсэн юм шиг байна шүү дээ. Одоо цаана дахиад 6 байна. Тэгээ одоо бол цаг бол хэд болж ийнх хэвэ шүү дээ тий. Харуулъя заяа. 3 цаг 5 минут. Өдрийн 15 цаг 5 минут. Бидний ерөнхийдөө ингээд нэлээд их идэж ихсэн цаг бол нэг 12 цагаас эхлээл их одоо тийм калорийн төрлийн юмнуудыг идэж эхэлсэн. Тийм л. За жим рүү орлоо. За жимнийхаа муудэнд ирсэн байна. Одоо манай нөгөө хэд төмрөгийн гэр нь яг урд байдаг учраас төмрөө газ гэрлүүгээрээ цүнхээ аваагаад гэсэн сонио ирсэн сониогийн машин юм байна. За тэгээд яг бичлэгийнхаа дундуур дахиад хэлье бид нар яг 4 сарын 1-ээс эхлээд 4 сарын 6 сарын 1 хүртэл одоо бүр маш өндөр дэглэмтэй одоо биендээ гарч байгаа өөрчлөлтийг харуулсан доо бидний 60 өдрийн бид нар өмнө 30 90 гэж ярьж байсан. Гэхдээ 90-ийг бол арай л хийх боломжгүйс яагаад тэгэхээр аль альнийх нь ерөөсөө ажил зохицож өгөхгүй. Тэгээд тэр нь дундуур бас ингээд жоохон асуудал болсон. Тийм учраас дэргий чадаагүй. За жим дээр орж ирж байна. Одоо нороо тэгээд мөр хийж ярьсан. Ер нь жоохон тийм дүүнгдсэн байстай. Их хоол эзний дараа тийм. За жим дээр орж ирсэн. Тэгээд бид нар бараг 4000 калори идсэн. 4000 калори идсэн хүмүүс одоохондоо бол шууд бэлтгэлээ төмрөө өрөх жоохон тийм чадвар алгаа. Тийм учраас жоохон шингээх одоо үднээс бид нэр эхлээд жоохон тенс тоглосон. Ширээний тенс жоохон халаага. Тохоо жоохон зүүлдэхгүй бол тий. Чанга тийм үү? Yeah, what you know about going out? Head west, red legs, TVs, all up in the head wrap. Try and live it up, ride you a bigger truck, piece all glittered up, stick a kid, nigga what? Jig with a cut, sip crisp, spit it up, hoes ride, get you. Тенс тоглосон чи бүр хамаагүй гоё болчих. Одоо гоё халтсан. Дараагийн хоол баг юу юм бэ?
Lighting up drugs, always fighting in the club. I'm the reason they made the dress code. They figure out what wild when I'm in my fresh clothes. Dresses I suppose from my neck to my toes. Neck full of gold, baguettes in my rolls. Rec shows, collect those extra O's. By the E, get a key to the Lex to hold. East, west, every state, come on, bury the hate. Millions, the only thing we in the heavy to make. Whether from the ex-friend, intellect, or bins. Let's begin, bring this BS to an end. Come on. That's what we do. Come on. I wouldn't change you if I could. I wouldn't change you if I could. I wouldn't change you if I could. We can't understand, we be. За бид бэлтгэлээ хийж дуусчаад одоо бид юу авч байгаа гэхээр одоо эмчнээс чинь смути авах гэж байна. Тэгээ смути нь болохоор blueberry smoothie гээд том хэмжээтэй одоо том хэмжээтэй калори нь болохоор 342 калори. Чизкейк бодвол хамгийн их. За тэгээд чизкейк. 2 чизкейк. Чизкейкний калори нь байгаа юу? Энэ харахгүй бүр 1146 калори гэж байна. Эдгээр ихтэй нэг хүн иддэггүй те. 2-3-уулаа сууж байгаа иддэг бах те. Тэгээ чинь халбгаар ингээ 3 талаас нь иддэг те. За ямар ч үсэн би бол 4500 калорин дээр аль хэдийн очицсан явж байгаа. Тэгээд одоо эндээс энэ смутиг идчихэнгүүт нэг ойролцоогоор 4800-900 хавцаа болоод чизкейк идэнгүүт 5000 ямар ч хэсэг гахаад 50% бол хүрэх гэж байна. Яа. Бэлтгэл хийсэн чинь гэхдээ хамаагүй гайгүй болчихлаа сая. Тийшээ би нэмгцээ. Би тэгсээ тусдаа идэж байгаад ирсэн. 5-6000 хүрэхтэй сууж шүү дээ. Чигсээр байгаа. За дараагийн тимийг та нарт танилцуулъя. За энэ бол кафе Бенигийн смути байгаа. Тэгээ чизкейк хоёр байна. За ер нь нэг 800 калори байгаа. За ер нь 5000 калорины алдсан хүний яриа. Хэлий заяа. 5000 калори бол зүгээр ч нэг ард нь гарчдаг калорийн хэмжээ биш юм байна. Ямар ч байсан 2000-ын ард бол үлхэн гарах юм байна. Дахиад 2000-ыг яг нэг хэсэг хугацааны дараа идэхээр баслаа. Шал өөр юм бодогдож шүү. Арай хийж 5000 гараад одоо 6000 руу нэлээд өгч чинь. За энэ нөгөө MyFitnessPal-гийн аппликейшнээр би одоо нэг эзэн хоолнуудаа ингэ яаж байгаа. Хэмжээд байгаа байхгүй. Тэгэнгүүт шүү дээ. Одоогийн байдлаар би нөө юугаа кафе Бенигийн энэ юуг оруулаагүй. Одоогийн идж байгаа юмуд оруулаагүй. Тэнгүүт энэ өглөөний идсэн нэг хоолныхаа калорийг би оруулаагүй байгаа хэмжээ гэхэд 4761 калори байгаа байхгүй. 4761 калори. Тэгэнгүүт одооний идж байгаа энэ чизкейк тэгэнгүүт өглөөний идсэн нэг ойролцоогоор 500 калори ингээд нэмэнгүүт чинь одоо 4761 дээр 1000 калори нэмэх гэдэг байгаа. Тэгэхээр чинь бараг 6000 руу нэлээд ойртож 5700 цаа болчихж байгаа. Үүнээс хойш одоохондоо яг юу идхийг бол хэлж мэдэхгүй. Сая бол фитнестэй орчоод бид нар бол дажгүй хийчлээ тий. Мөрийгээ хийхээс өмнө харин аягүй сайн тенс тоглож байгаа юм. Өөхөө шатаах. Тэр өөх шатааг баха тий. Тэр зүгээр дотроо ингээ өөхнүүд нэг аягуугаа хуурилт хийсэн баг тий. Чи жоох ийшээж, би жоох ийшээж гээ өөхнүүд яг нэг тиймэрхүү юм болсон баг. Кафе Бенигээс гараад одоо яг их Монгол төвийн нэг давхарт байдаг Good Price дээр ороод ирсэн байна. Тэгээ одоо ерөнхийдөө эмчнээс гэртээ очиж идэх боломжтой, жоохон калори өндөртэй юу байж вэ гэж харж байна. Ийм хоёр юм авлаа. Бас шалгаа хийсэн аа. Үгүй хадаж би Одоогийн байдлаар би болоод 6000 руу. би болоогүй. За өглөөний 11 цагаас эхлээл ер нь айгүй идэвхтэй идэж эхэлсэн л дээ. Тэгээ одоо оройн 6 болж байна. Ер нь хитрүүлж иднэ гэдэг чинь бас амар асуудал биш дээ. Ямар ч ажлын идэвхгүй одоо өстө гэртээ ороод ирээсэ шууд унаад хөвтөд өгмөр санагдчих байна. Яа одоо бол үндэ яг нэг иймэрхүү байдалтай л гівтэж одоо зурагт мурагт үзсэн шээ. Хөвтөх бол үнэхээр кайфтай. Яагаад гэвэл өстө ямар ч ажлын бүтээмж алга маш их идсэн байна. Одоо юу идэх гэж байгаа вэ гэхээр би сая нөгөө Good Price-д явж байхдаа харуулсан шүү. Нэг Oreo гэд бичээн, тэгээд Pringles-ийн нэг чипс аваад тэгээд нэг маружин авцсан. Тэгээд тэрийгээ идээчүүл тэгэл нилээн дөхөх гээд байна да. За тэгэл voice-оо үзэх зураа тэгэл одоо өстой идэл гівтгэс. Сонирхолтой байх үүднээс ингээд хүмүүс бол интернетэд юу маш их хийдэг яг энэ төрлийн видеог.
100000 байтугай 20000 калори одоо идэхтэй чаленж энэ гэж хийдэг. Эрэгтэй хүн биш бүр эмэгтэй хүмүүс ч хийдэж штэ энийг. Ямар мэдрэмж төрж байгаа гэдгийг үзэх гэж яасан юм. Үгүй яг энэ өөрөө зүгээр нөгөө юм сонирхолтой төрлийн видео байхгүй. Тэрнээс биш эрүүл мэндийн хувьд бол эн чинь бас тийм амар юу биш. Би өнөөдөр нөгөө Тэмүүжин гэдэг нэг манай найз байгаа шүү дээ, эмч. Тэмүүжинтэй тааралдаад за яаж ин хиддэх калори дээр явж ийн гэдэг нөгөө чи асууж байгаа байхгүй. Чи одоо нэг 4000 гарчаад явж ирсэн чинь лаа гэж тэгж чинь. Гэтэ ямар ч байсан тэгээд хүн идээд тахаар ороод идэм билээ. Ороод идэм байгаа z гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингээд жоохон хугацаа ингээд тавих тусам ингээд өөртөө жоохон хугацаа өгөөл тэгээд нэг тийм гэхдээ гол нь жоохон хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм байна. Ороод байгаа гэсэн чинь ороод ийн. Бид нар тэр яг пицца идчихээд пицца хатаас гарч ирсэн чинь яг үхэж байгаа байхгүй. Яа, яана гээл те. Яаж фитнес дээр баг жим рүү ороо хувцас олчоод ингээд евро жим дээр орж ирээд хэдүүлээ матрасан дээр баг жоохон хөвтөд унтах ухааны юм бодож ирсэн шүү дээ. Тэгээ шууд жим рүү ороод юу яагаал теннис тоглоод ирсэн чинь аваас эргээд эхэлсэн л дээ. Тэгээ бэлтгэлээ хийсэн. Хамгийн өрөвдөлтөй хүн болно гэдэг нь би одоо өглөө 5:30-д бас 5 цагт босч йог хийн. Тэгээд 5 цагт ч бас 4:30-д басна. Харин тийм ээ 4:30-д басна. Тэгэхээр би одоо өнөөдөр voice-о яаралтай үзэл 9 цаг гэхэд би баг унтцсан байх хэрэгтэй биш байгаа шүү дээ. Яа. Тэгвэл эрт басвал юу гэдэг вүлээ дээ манайхаа. Ер нь бол биологийнхаа цагаар бол хүн нартай уралдаж сэрэл, нар жаргахад уралдаж унтчих байвал ер нь тэгээд их сайн боловч тэгээ яг орчин үед бол тэгтээ бас ажил төрлөө бодохоор бас хэцүү л дээ. Гэхдээ аль болох ер нь маш эрт сэржил байвал маш ихийг амжуулна. Тэгээд бас гоё сэргэлэн цаваа байна. За тэгээ маргааш өглөөнөөс ахуулаад би та нарт яг яаж ер нь бол ингээд бэлтгэлээ хийдэг, яаж гоё йог хийдэг юм бэ? Йогн дээр бол тэгэл ёо. Тэгэл тийм дэглэм мэглэм мундаг байраал манай багш гэж айхтар хүн байгаа штэ тамин. Багшаасаа ингээд бас айгүй их юм сурж байгаа. Тэгээд сурсаар л байгаа. Тэгээд тэрнийхээ дундуур тэгээд ингээд сайхан йог мог инээтрээ гэл хаврын цэвэрлэгээ гэл ингээд биндээ ингээд анхаарч ил явна да. Намайг шоолоод таарсан ш тийм дэр. Бүр ингэж инээгээд инээдэ барьж чадахгүй. Йог хийж байгаа юм бол тэгж инээж байгаа ш бүр арай л амар инээж байгаа. Гэт бүрт. Одоо ингээд хэсэг юм идэггүй нэг цаг болцсон учраас жоохон байж байгаа юм идэнэ. Тухайн үедээ авж байгаа кайф нь айгүй богинохон заяа. Яа тэгэхээр ихийг идэх хүсэл чинь ерөөсөө тэр хүн үедээ нөгөө хүн хүслээ ингээд нэг тийм жижигхэн юмар дарах боломжтой. Тэгээд нөгөө юм нь амар их байхаар сүүл рүүгээ дургу урж эхэлж байгаа юм чи. Одоо ингээд айгүй их пицца хажууд нь айгүй их шарсан хүмүүс байхад чинь жишээлбэл пиццагаа идэж чинь шарсан хүмүүс харангуйтай гэж юм чи. Чалчмаар хөвдмээр ховж ярмаар хүмүүлмаар. За. Буцаа тэгээд тун утахгүй иргэ холбогдно заа. За ингээд би одоо оройн 9 цаг 10 минут болох гэж байна. Наад халаад ч юм бозор юм наад дээр чи юм бондоо. Энэ дээр одоо ингээд яг миний ингээд цээж лаг болсон учраас энэ үү. Энэ ч яг ингээд дарчин л та. Чи тэр доор явж бондуулдаг. Бондох газар л бондог. Йоо, за ингээд voice үзэнгээ ингээд эцээр л суун калорилгоо дөхчил байна. Гэхдээ явахгүй байна. Энэ чипс бол бас нэг л биш юм байна. Ореогоо бол дуусгацсан. Жохон байж байгаа нөгөө юугаа идэнэ. Маружангаа идэнэ. Чинийхээ халаадаг өмсөөр суун штэ ингээс янзын сайхан халуу төөнж те. Цон хонгорхоо ихэн хайрыг биендээ ингэж одоо мэдрэнхэн одоо сунаа. За ингээд дараагийн видеогоор болцъё. За ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн хоол энийг идэж гэн. Яагаад тэгэхээр эндээс цааш ягаад ч орохгүй юм байна. Угаасаа ингээл болж ин цаг ч одоо 11 цаг болж байна. Одоо өнөөдрийн өглөөний бараг 7-8 цагаас ахуулаад тэгэл чадхаараа л идлээ. Үнэхээр гидс бол ягаад ч энийг тэр 10,000 калорийг би бол эхний ээлжинд бол гүйцээж чадахгүй юм байна. Одоо ингээд тооцоод үзэх юм бол нэг 8,000 л төгөх юм шиг. 8,000 яг л болох баг. Тэгэл хагийн дазын маруучангаар ингээл дуусгач шүү дээ. Түрүүний оройгоо идсэн. Тэгтээ нөгөө юу тэр Pringles-ийн юуг идэж чадсангүй. Чипс тэр чипсийг яа нэг доор тэгж амар ихээр. Тэр их гоё чипс биш байна.
Уул нэг юм уу байсан бол их гоё ихгүй. За энэ бол нөгөө ногоон цайтай, шоколадтай. За ингээд би одоо бичлэгээ ер нь бол өнөөдрийн влогоо өндөрлөж байгаа. Яагаад тэгэхээр өнөөдрийн влогийн гол зорилго бол 100000 калори хүртэл одоо идэх байсан. Тэгээд өнөө өглөөнөөс хойш ерөөсөө идсээр гал 8000 хүрж ин. Гэхдээ би одоо ингэ бичлэгийн төгсгөлд нь яг тичнээ калорийг зарцуулсан бай. Тэрэнд нь ямар нүүрс ус, тоос, уураг энэ төр орсон байна. Бүгднийг ингээ гоё биччихнэ. Тэгээд маргааш өглөөнөөс эхлээд би одоо өглөө 4:30 бас 4 цагт босох хэвээр. Маргаашнаас эхлээд буцаад маш одоо өндөр хатуу гоё дэглэмтэй түрүүнсэн тэгэл яг магандаа явна тэгэл гоё бэлтгэлүүдээ хийн. Ингээд тавхан сайхан амраарай. Одоо бол миний нойр маш их хурч байна. Тэгээд сайхан амраарай. Smooth it out. This is a story about the drifter who waited for the worst but the best lived cross town. Who never planned on having so dick